Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын шин түвшинд гаргах. Түүн дотроо сэтгэл зүйн тусламж үйлчилгээг шин шатанд гаргахын тулд хаанл дүүргийн эрүүл мэндийн төв нийгэм сэтгэл судлалын дээд сургуультай хамтран 20 мэрэгжилтнээ үүн дотроо 12 зөвлөгч, 5 эмч, бусад мэрэгжилтнүүдийг бид 2 жилийн сэтгэл судлаач, сэтгэл зүйчийн бакалаврын хөтөлбөрт хамруулж өнөөдөр эхний удирлын маань хичээл амжилттай дуусч төгсөлтөө хийж байна. За манай сургууль 5 өдрийн эрүүл мэндийн төвийн эмч, совилогч, эрүүл мэндийн ажилтнууд амжилттай сурч байна. Тэгээд сэтгэл зүйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй мэргэжил олгох нь бол маш чухал юм. Яагаад гэвэл хүн ардад эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа хүмүүсийн сэтгэл зүйтэй хэрхэн харьцах юм бэ? Хүмүүсийг одоо эрүүл мэндийн эмчилгээ хийхин хажуугаар сэтгэл зүйн эмчилгээ хийх чадварыг эзэмшиж байгаараа маш их ач холбогдолтой гэж бодож байна. Тэгээд амжилттай сурж байгаа энэ төвийнхөө эрүүл мэндийн ажилтнуудад бас баяр хүргье. Хан уул эрүүл мэндийн төв болон нийгэм сэтгэл судлалын дээд сургууль хамтарсан эмч сэтгэл судлаач, совилогч, сэтгэл зүйч гэсэн хөтөлбөрийг 2025 оны хавраас хэрэгжүүлж эхэлж байгаа. За 2024-өөс 25 оны хичээлийн жилд хаврын хичнээн ангид бид нэр 18 хүн хан уул эрүүл мэндийн төвөөс илсэн суралцж байна. Хаврын семестрийг бид нэр маш амжилттайгаар суралцж төгссөн. За энэнийг суралцж төгсөд гүн тусалцаа үзүүлсэн эрүүл мэндийн төвийн хамт олон болон нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн хамт олонд баярлан талхнаа илэрхийлэх зүйтэй болов уу гэж бодож байна. За эмч, совилогч, сэтгэл судлаач, сэтгэл зүйч байх ямар шаардлага энэ нийгэмдэр байгаа вэ гэхээр нийгэм маш их стресстэй. За тэгээ хүн өвдсөн байгаа үедээ мэдээж сэтгэл зүйн үед маш их стресстэй байдаг. Тэрийг эмч болон совилогч хүмүүс ойлгож ийж бидний одоо хоорондын харилцаа одоо маш үр дүнтэйгээр өрнөх ёстой. Өвдсөн хүн стресстэй ч юм уу ингээд уурлахад зөрөөд эмч совилогч уурлаад байж болохгүй. Тэгээ энийг бол бид нийгэм сэтгэл судлалын дээд сургууль сурчнараа илүү давуу талтай гэж харж байгаа. За эмч хүн бол тухайн өөрчлөлж байгаа хүнийхээ одоо зөвхөн биеийн өвчин биш тийм ээ сэтгцийн асуудал, сэтгэл зүйн байдал нь ямар байгаа вэ? Тэр хүн хавдар гэдэг онш сонсоод ч юм уу ямар байх вэ гэдгийг бид нэр илүү сайн мэдэж тэр хүнээ ойлгож харилцах нь бидний эмч өвчтэй, эмч өөрчлөлттэй хоорондын харилцаанд илүү үр дүнтэй юм аа гэж бид нар харж байгаа. Яг энэ хөтөлбөрөөр бид 2030 он гэхэд бид нар 100 буюу 115 сэтгэл зүйч, сэтгэл судлаач, эмч, сэтгэл судлаач, совилогч, сэтгэл зүйч, бусад мэрэгжилтнүүд маань мэрэгжлийн сэтгэл зүйч, мэрэгжлийн сэтгэл судлаач нар болох юм аа. Ингэснээр бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын шин түвшинд гаргах нэг үндсэн нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байна.